Хятад ханайхад Монгол халуурна. Хятад ханайхад Монголд халуурна гэдэг үг Ирээн бомбын хил хаагдаад 7 хоноогүй байхад л мэдэгдэж эхэллээ. Өөрөөр хэлбэл бүгд найрамдах Хятад ард улсын манай улстай хилдэг Ирээн хотод коронавирусын нэг халдвар илэрснээр тус улс хилийн бомбын үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хааж хөл хорой тогтоосон. Яг энэнтэй зэрэгцээд манай улсад импортын бараа бүтээгдэхүүн хүнсний хомсдол үүсэх эрсдэл бий болж байна. Хил хаагдлаа гэх мэдээлэл цацагдмагч урд хөршөөс нийлүүлэгддэг нарийн ногооны үн тэнгэрт хадчихаж. Ногооны ногоо үнэтэй л байна бас 25-30 л гэж байна. Одоо нэмэгдсэн байна гэж л хангалттай нэмэгдсэн. Амар л өсч тэрээс олдохгүй шүү дээ. Одоо ер нь бол айгүй хэцүү. Тэгээ монголчууд одоо нарийн ногоо хэрвлээ сурцсан. Нарийн ногоо эдмэр өдөг олддгоо. Тодорхойлбол 7 хоногийн өмнө килограмм 7,000 төгрөг байсан чинжүү 20,000 болж өссөн байна. Мөн саримс 15,000, брокколи 13,000, улаан лойл 18,000 гихчлэн өсчхөөд байна. Махнаас үнэтэй ногоо гэж байх уу гэж гайхширлыг төрүүлж байгаа юм. Хүнсний захуудад нарийн ногооны үн тэнгэрт хадчихсан бол E-Mart оргил зэрэг том худалдааны төвүүдэд бүр дуусчихсан байна. Хэрвээ энэ хэвээр байдал удаан үргэлжилбэл нарийн ногооны нийлүүлэлтийн шок үүснэ гэдгийг салбарын сайд сайхан хэлж байна. Ирээний хил гайлтай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтийн асуудал дээр шок үүсгэнэ. Энэ дээр бол тасалбар үүсгэнэ гэсэн ийм эрсдэл бол харагдаж байна. Энэ бол одоо бодиттой нь яагаад тэгэхээр Ирээн хот маань одоо хил гайлаа хизээ нээх нь бол тодорхойгүй. Бүгд найрамдах Хятад ард улс Ирээн бомбын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхгүй бол асуудал бүрч хүндэрнэ. Мэд сайхан сайдын хэлж байгаагаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох будаа, гурил, элсэн чихэр, ургамлын тос 20-42 хоногийн нөөц бий. Энэ бол мөн л төрөөс тодорхой хэмжээний зохицуулалт хийсний үр дүнд бий болсон нөөц. Ойрын хугацаанд энэ хил гайлаар хүнсний бүтээгдэхүүнийг тусгай гормоор нэвтрүүлэх ямар боломж байна? Энэ дээр одоо судалж хамтын шийдэл гаргахаар ийм ажлын хэсгийг засгийн газраас өнөөдөр тэмдэглэлээр үүрэг болгох шаардлаа. Түүний хувьд богино хугацаанд тээвэрлэлтийн арга хэмжээг авч чадвал эдгээр бүтээгдэхүүний нөөцд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж байна. Хэрвээ хятадууд хилээ нээхгүй бодвол яах вэ? Импортлогчдын хэлсэн үн ханшид дөрлүүлээд амьдрах гэж зүтэрсээр байх уу? Хамгийн гол нь хил хаагдах сургаар үнийн нэмсэн борлуулагч худалдагчдыг хянах, шалгах, хариуцлага тооцох ямар ч механизм, эрх зүйн зохицуулалт байдгүй. Энэ талаар шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас тодруулахад яалч байхгүй хомсдол үсээд яалч байхгүй үнийн нэмэгдлийн дээр орхосоор аргагүй хэлбэртэл явж байгаа. Засаглалын үндсэн зарчмаар бас их сайн бодох хэрэгтэй. Тухайлах юм бол яалч байхгүй одоо юу гэдэг тэр тээврийн үнийн хөргөдөл байгаа цагт бол нарийн ногооны үнийн өсөлт бол байхаас арга байхгүй. Харин ногоочд бол үн ханшаа нэмэхээс аргагүй. Төр засгаас нарийн ногоог дотооддоо тарих боломжийг хангаж өгөх хэрэгтэй гэсэн хариултыг өгч байна. Харин цаашид хил нэгдэхгүй хугацаа их шаардвал асуудал хэвийн гормоор хөөрөхгүй. Тэгэхээр Хятадд ханайхад бид халуурсаар эцэст нь амиа тавих уу? Арга замаа засч эрх зүйн зохицуулалт нийгмийн хариуцлагаа дийжлүүлэх үү?